500 мянган хүн амьдрахаар төлөвлөж төлөвлөлт нь хийгдсэн нийслэл хотод одоогоор 1.3 сая хүн мөн нийслэл хотод 450 мянган автомашин бүртгэлтэй байгаас 300 мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаас нийслэлчүүдийн санаа зовных асуудал бол автозамын ачаалал болоод замын төгжрөл болоод байгаамаа. Энэ асуудлыг нийслэлийн шинэ удирдлагууд болоод нийслэлийн автозамын ачааллыг бууруулах ажлын хэсгээс зохицуулж ажлын 5 хоногийн нэг өдөрт автомашиныг явуулгүй болгох мөн автозамын 1-р нийтийн автобусыг явуулах зэрэг арга хэмжээг авах байгаач одоогийн байдлаар нийслэлийн автозамын төгжрлийг бүр мөсөн шийдчихээг байгаамаа. Цаашид чухам ямар арга хэмжээ авч нийслэлийн автозамын ачааллыг бууруулахлаар GCI Монгол байгууллагууд нийслэлийн захиргааны тавгын газар хамтран энэ сарын 14-нд худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд форум зохион байгуулж шийдлүүдийг хэлцгээр болсон байна. Ер нь бол төгжрөл гэдэг энэ асуудал байдаг зүйл, байх ёстой зүйл, байсаарч ирсэн зүйл, цаашдаач байх зүйл гэдэг ойлголтыг хэдүүлээ өөрчлөе. Энэ асуудалд анхаарлаа хандуулад энийг шийдэх тал дээр гарцуулъя, хамтдаа энэ төлөө зүтгэе гэсэн санаачлагыг гаргасан. Энэ санаачлагыг манай Улаанбаатар хотын удирдлагууд маш нааштайгаар хүлээж аваад дэмжиж ажиллахаар энэ форумын хамтран оролцогчоор ажиллаж байна. Мөн форумд ярилцах гол шийдлүүд бол хотын төвийн томоохон авто зогсоолуудыг төлбөртэй болгох, мөн хотын бүсэд суудлын автомашин зорчихдоо 40-50 мянган төгрөгийн төлбөр төлж хөдөлгөөнд оролцох зэрэг асуудлуудыг хилцүүлэх юм байна. Харин энэ бүхнийг шийдвэрлэх эцсийн иргэд нь бол нийслэлийн иргэдээс санал авч энэхүү асуудлыг шийднэ гэдгээ нийслэлийн замын цагдаагийн газрын удирдлагууд, нийслэлийн тээврийн газрын удирдлагууд ярьж байна. Энэ дээр одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тал дээр одоо иргэдийн ухамсар соёлыг яаж дэвшүүлэх юм? Мөн одоо удам замын хөдөлгөөний зохион байгуулалтыг яаж хийх юм? Зэрэг одоо нэлээдгүй ажлууд дээр одоо форум дээр одоо төрийн байгууллагууд энэ одоо төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч одоо энэ хөдөлгөөний ачааллыг бууруулах, төгжрлийг бууруулах чиглэлээр одоо хамтран ажиллана гэдэг асуудал байна. За хэрэг ажлууд дээр бол түрүүнд зэтгүүлж асуулаа ингээд төлбөртэй зохицуулалтын асуудлуудыг шийдгүү. Бид иргэдээс асуунаа. Иргэдтэйгээ хамтарч хийнэ. Боломж олцоотой бүхий талаас нь судалж үзээд дэмжигдсэн тохиолдолд одоо төрөл бүрийн одоо ажил арга хэмжээ бол зохион байгуул.